Сайн бацгаана өрхөм үзэгчдээ 87 нэвтрүүлгийн ээлжид дугаар яг одоо та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаад бид амьдрал тохиолдох 80 олон сэдвүүдээс гэгээ хайрын сэдвийг хөндөнд та бүхэндээ нэгэн түүхийг өгүүлэх гэж байгаа юм аа. HiUBC-ийн вебсайт Eco телевиз Гигантын Entertainment-тэй хамтран энэ удаад гэгээ хайрын баярт зориулан ер бусын тэр мэдрэмж нэртэй нэгэн захидлын уралдааныг зарласан. За энэхүү захидлын уралдааныг Eco телевизийг төлөөлөн шүүгчдийн багт оролцох юм аз завшаан миний хувьд тохиосон. За хэдийгээр одоо онцлох гэж байгаа захидал маань тэргүүн байрыг эзлээгүй ч гэсэн энэхүү захидал маань миний хувьд маш өвөрмөц санагдсан, маш их таалагдсан, сэтгэлд хүрсэн учраас энэ удаагийн 80 сэдв нэвтрүүлэгтээ захидлынхаа эздийг урьж оролцуулах гэж байгаа юм. За захидлын эзэд маань нийслэлээс 100 км зайтай Баг хангаа дүүрэгт оршин суудаг байгаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр бид Баг хангаа дүүрэг рүү зорих гэж байна. Хамтдаа явцгаая. За хаюун төрөнд хуландаа нэвтрүүлэгт оролцох урилга хүлээж авсан их баярлалаа. Тэгээ хулангийн захидал миний хувьд маш их таалагдсан. Тийм болохоор хулантайгаа холбоо бариад тэгээ өнөөдөр хулангийнхаа гэрт Баг хангаад ирчээд байгаа тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд ер нь энэ ер бусын тэр мэдрэмжгээд захидлыг анх яаж сонссон уралдааны талаар тэгээд яагаад орлох шийдвэр гаргаснаа сайхан хэлж өгөөч. Анх бол Eco телевизээр сурталчилгааг нь үзсэн. Тэгээд яг шагналын сан амар таалагдсан. Нөгөө юуны Валентины сюрприз барина гэсэн юмсэн тий. Тэгээд урд нь яг хөө тийм нөгөө эрэгтэйчүүд нэмэгтэйчүүдээ яг тийм сюрприз барьж байгаа бичлэгүүд айгүй үзчихсэн байхгүй юу. Тэгээ яагаад эмэгтэй хүн өөрөө эрэгтэй хүнд яг тий сюрприз аж болтгүй юм гэж бодоод тэгээд ерөөхдөө яг энэ цагтлын уралдаанд оролцъё гэж шийдээд тэгээ бас ажил дээрээс орж байгаа цагтлаа шууд битсэн. Тэгээд явуулсан байгаа. Миний хувьд болохоор яг нэг захидлыг шалгаруулах тэр комиссд нь орж таарад тэгээд надад яг юу нь чиний захидал таалагдсан гэхлээр хоёр юм аягүйх таалагдсан. Хамгийн ихний таалагдсан юм гэвэл ямар ч нөгөө үг үсгийн болоод найруулгын алдаагүй байсан. Нөгөө нэг мэрэгжлийн өвчнөд болчдөг гэдэг шиг ерөнхийдөө тийм үг үсгийн алдаагүй, найруулгын алдаагүй юм унших маш дуртай. Нэг ч үг үсгийн алдаа байгаагүй, нэг ч найруулгын алдаа байгаагүй. Тийм болохоор маш их таалагдсан. Хоёрдугаарт эмэгтэй хүн тэ хань жилдээ эрэгтэй хүнд зориулж захидал бичиж байгаа нь маш их таалагдсан. Яагаад гэвэл манай нөгөө Монгол эмэгтэйчүүд чинь нэг жоохон тийм шүү дээ, тэ. Нөхрийгөө хүлээгээл, нөхрийгөө хараад сюрприз байхыг хүлээгээл яж идэх ч юм уу, тэ. Тэгээ ерөнхийдөө амьдрал дээр хэрэг тийм зарчмыг баримталдаг бай. Ер нь бол өгөх туртай. Тийм. Тэгээ өгжиж аав нь хариу нэрнэ гэж боддог. Тэгээд захидлын хувьд гэх юм бол ерөнхийдөө за нэг ийм юмар бичиж даа гэд одоо дарааллыг гаргасан. Тэгээ сууж агаад тэгээ битсэн. Тэгээ яг өөрөө одоо болохоор яг багшийн мэргэжлэр сурч байгаа. Урд нь болохоор яг Монгол англи хэл судлаач мэргэжилтэй. Одоо хөргөөд багш болж байгаа. Тийм болохоор мэдээж одоо алдаагүй бичих найруулга зүйдэр бол мэдээж багш хүн бол заавал байх шаардлагатай зүйл тийм ээ. Тийм болохоор тэр тал дээрээс тэмээсэн гэж магадгүй. Тэгээд эмэгтэй хүн ер нь одоо сая үг туртай гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор бас өгснөөхөө яриаар авдаг учраас одоо яг нэг ийм цагт л ичээд магадгүй би байрцалсан бол нэг нөгөө яг төрүүлсэн нөгөө юугийн сюрприз тэрийг аваад бэлгэсэн бол эргээд надад бас гоё юм ирэх бах та. Дараа жилийн Валентин магадгүй тийм байх гэд төсөөлсөн л доо. Тэгээд тэр нөгөө өгснийхаа хэрээр авдаг гэдэг чинь бас айгүй гоё өгтэй амьдрал дээр бас хэрэгжүүлвэл тэ. Тэр хулан маань ер нь хэр өгч хэр авч ийна амьдрал дээр ер нь яг өөрт тохиолдож байгаа тийм сайхан мэдрэмжүүдээс хаваалцаж. За нэг энгийн зүйл гэх юм бол одоогоор манай хөө оюутан би өөрөө болохоор төгсчихсэн ажил хийж байгаа. Тэгээд цалингаасаа мэдээж хайртай хүндээ ядчил хоолныхоо мөнгө ч гэдэм үү. За 9 сардаас охиныхоо хувцсыг бэлдэнгээд давхар хайртай хүнийхээ бас нөхрийнхөө хувцсыг бэлдэн тэ.
Тэгээд хүмүүс тэгдэм аа ихнэрээрээ тижээлэглээ гээл. Тэгэл эр хүнээс авдаг байтал ч одоо өгөж амьдралаа энэ төр гээл. Айгүйх сонсч ийсэн. Тэгээд тэгэж боддөө штэ. Одоо хүний өөрийнх нь л хандлага ах. Миний хувьд бол нэг хүнээр тижээлгээд амьдраад байгаа гол нь биш. Хамгийн гол нь хоёулаа яг цогцоод нэг нэгнийгээ ойлгоод нэг нэгнийгээ нөхөөд ингэж амьдарч байгаа учраас надад л нэг тийм асуудалтай байдаггүй. Тийм тэгээ манай хүний аав ээж нас нэг надаас аваад идэггүй л тий. Айлын ганц тэгээд айлын ганц эрэхтэй нь учраас тэр нь бол нэг дутаагаад байдаггүй. Тийм. Нөгөө хайрласныхаа хэрээр хайр хүртэл амьдарч байна да гэдэг чинь. Хариу нь бол мэдээж ирнэ штэ. Тэгээд хамгийн том зүйл нь гэх юм бол охин маань байгаа. Тийм хайр дуунаас авсан хамгийн том бэлэг. Тийм. Тэгээд манай гэр бүлтээс гарсан тэр ахын маань орон цайг нөхөж орж ирсэн учраас тэрнээс хамгийн үнэтэй бэлэг байна. Ахыхаа тухай загталтаа бичсэн байсан тий. Бас тэр үе нөхөр нь маш их дэм туслалцаа хань болж исэн гэдгсэн байсан. Хоёлаа яа битэл. Ах нь хизээ өнгөрсөн юм бэ? Одоо 3 жил болж байна. Ахын нь бол маш гоё тусалж дэмжиж ах шиг нь байж чаддаг бах тий ханажлаа. Чадлаггүй яах вэ? Тэгээд ах маань л яг гинтийн байдлаар өнгөрчихсөн. Мотоцикл нааслалт ороод 23-4 хүрч исэн залуу хүн тий. Ядчил өөр хүүхдээ үлдээх ханажлтай болох гэд нэг амьдралын дээр сайхан зүйлүүдийг мэдрэг болохоор нь хүн гэсэн айгүй харамстай. Тэгэж тий. Нөхөр нь ахыг нь хэр орлож байна? Ер нь бол орлоо шүү дээ. Хамгийн энгийн зүйл нөгөө бусад хүмүүсээс өмөрөх ч юм уу тий. Тэр тал дээр одоо янз бүрийн зүйл тохиолдож штэ ажил дээр ч гэдэм үү гадна байдлаас ч гэдэм үү нэг тийм стресстэй ирээл гэртээ ирээл айгуух тайвшруулж өгдөг. Тэр тийчлэг минийч угаасаа тийм юм чинь тэрний үг гэдгээ тоогоо яад ингээл те. Гаднаас ямарчсан орж ирэх тэр сүрэг хандлага миний бас өөр дотоод тэр нэг стресст ороод бухимдаад байгаа тэр зүйлүүд чи айгуу хуваалцаж өгдөг. Тэгээ ер нь бол би ч айгуу өөрөө тотгшоогоо хүмээсэн. Гадагшаа нэг юм ил гаргадаггүй. Аав ээжтэй ч гэсэн нэг хуваалцдаггүй. Тэгээ одоо яг ханажилтаа болсон чинь айгуу нээлттэй болсон. Бүх зүйлийг гадагшаага гаргаа ярьчихдаг. Ямар ч зэн дотроо нэг тийм бухимдалтай стресстэй байх бол байсан. Нээлттэй олсон юм шиг байлаа шүү. Загтлаас нь харахад тий. Нөхөр нь өөрөөс нь хэд дүү байсан тий хэд дүү байлаа? 4 дүү. 4 дүү хүн ер нь ямар байд юм бэ? Дүү шиг байд юм бэ нөө? Чацсан хүн шиг байд юм бэ нөө? Ах шиг байна уу? Яг янз бүрэлтэй. Яг ер нь бол дүү шигч байна, ах шигч байна, үе юм шигч байна тий. Яг миний талаас гарах хандлага гэх юм бол надаас дүү болохоор би эрхэлж чаддаггүй яа. Тэгээ нэг эрхлэж мөрхлөөл гэхээр жоохон инээдтэй санагдаад ерөөсөө өөрөө инээж минийгээд завгүй эвгүй өдрөгээл нэг тэгээ өнгөрчдөг. Тий тэгээ жоохон тэр тал дээр баг уг нь эрэгтэй хүмүүс ч айгүйх эмэгтэйчүүдийг тий эрхлүүлэх дуртай байдаг шүү дээ. Тэр тал дээр жоохон сайн минь хэлэхгүй байна. За би одоо чамаас их юм би чамд эрхлээд ихтэй авахтыг нэг тиймэрхүү байдал юу гаргадаг л та. Тий. За хоёлаа санжаад хэлсэн байгаа тий. Одоо ер нь бахангаар ирж байгаа болов? Ирж байгаа хаа. Нэвтрүүлэгт оролцуулнаа гэж хэлсэн байгаа тий. Хэлсэн байгаа. Хоох ямар гоё юм гээл тэгээд ичж гин уу гайгүй нүү. Мэдгүй яг тэр талын надад сайн мэдэхгүй. Ямар ч зэн хүлээж авсан ямар гоё юм бэ? За стеллата гоё гээл тэгээд. Аха за окей хоёлаа тэгвэл ирэхээр нь сайхан та хоёр хамт сууж байгаа сайхан юм ярилцъя тий. За. Мужи. Эхнэр нь загтлын уралдаанд оролцож байгааг ер нь хизээ мэдсэн. Мэдээгүй тэгээ өчтөрл гівэнт хэллээр л тэгэл. Өмнө хэлээг байсан уу тий? Аха. Тэгээд сандарсан уу, гайхсан уу? Телевизээр нэгсэн чи явсан. Яах тэгэл мэдээж нэг юу шагналаа үртчлээ юм чин тий. Тэгээд урамшуулаа шагналаа үртчлээ юм чин тэгээд за яах вэ? Тэгэл тий. Баярлсан мэдээж тий юм том тэмцээнд ороод тэгээ байр эзэллээ гээд
Та хоёр маань өөртөө танилцуулаач тийм. Анх ер нь яаж танилцжээ? За тэгээ хэдэн жил хамт сайхан амьдарч ийн өр хүүхдийн талаар гэж. За танилцаад ер нь яг харьцаж эхлээд 4 гаруй жил болж байгаа. Тэгээд наг Чулуунбаатарын Санжаа Жамц гэдэг. Тэгээд айлын баг хүү. За тэгээд их нэртэй яг анх танилцчихсэн гэх юм бол одоо хэдэн жилийн өмнө дээ бүр манай дээдлийн анги байсан 10 жилд тэгээд айгүй сайн мэдэн багасаа ер нь тэгээд иймэрхүү тэмцээн уралдаан олимпиад өдөрт ер нь байн хамт явж байн ер нь ойрхон байсан. Тэгэл яг 4 гаруй жилийн өмнөөс л одоо өөр харилцаатай болж ирсэн дээ. Хайрын нүдээр харж ирсэн үү те. Тэгээ нөгөө хүнийг таньж мэднэ гэж яддаг шүү дээ те. Тэгээд тэрүүгээрээ л тэгээд яал за энэ л яг миний гэргий болох бүсгүй юм өндөө. Вау тэр үедээ тэгээ бодсноо те. Тэгээд тэр үеэсээ за би нөхөнтэй ингээд цаашдаа амьдрна гээл те. Тэгэл тэр үеэсээ эхэлж холбоодогтойгоо л тэгэл 93 ихнийхээ тэгэл ашигласан даа. Анх ер нь за энэ л миний гэргий болох хүн байна да гэдгийг ер нь ямар мэдрэмжээр тэр одоо нэг хов хүн талаас одоо бодоход одоо за би ихнэрээ яг ийм ихнэр миний ихнэр одоо яг ийм хүн байна. Тэгээд одоо ээжшэл үнтэй хэлнэ гэж ярьдэн шүү дээ хүмүүс. Тэгээд ердөөсөө эхлээл ингээл харьцаж үзээл тэгэл мессежлээл чаналал тий. Тэгэл аюу тийм даруй төлөв ухаантай тийм охин тэгэл тэр үед аюу тэгэл таалагдчихсан. Тэгэл ердөөсөө чадалж эхлээл тэгэл бүх юм наан цаан нэдрээ бүх юм хоёулаа мэдлэж авдаг болол тэгэл ер нь гэр бүл болох замлалдаал орсон юм даа. Хул маань ер нь за энэ миний л төш хүн байна да гэдгийг ер нь хизээ яаж мэдвэ? Холоо өөр хадлаар ярьж та. Яг анх тэр нөгөө нэг арай нэг өөр харилцаа талсан гэдэг нэг 13 оны 6 сар нөгөө ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр байсан. Тий. Тэгээд манай болохоор манай 10 жилийн ангийн банд нартай нийлдэг. Тэгээд яг бид нар чинь нөгөө ангиар явж сонгуул өгдөг байхгүй юм чи нөгөө ойрхон болохоор 10 жилээр явуулзаад тэгээд яг сонгуулаа өгчөөд оройн бүгдээрээ ангиар явуулзаа яж хахад манай явсан нийлдэг болохоор хамт ирчихсэн байсан. Тэгээд тэр жил яг нөгөө конкурсаа өгчихсэн. Тэгээд би яг конкурс чи хэр олов яав хитэн оноо хэр мэрэг гэнэ тэгээд харьцажсэн. Тэгсэн чинь би тэгээд сонгуулийн үеэр үгүй юу конкурсны үеэр чамд амжилт хүсэж чад мессеж хийсэн шүү дээ авсан уу гэд. Ер нь бол эдний ангийн нэг 2 банд ингээ 3 банд манай 10 жилийн ангийн банертай нийлдэг. Тэгээд яг нөгөө скаут гэд 10 жилдээ скаут хийсэн. Тэгээ хамт нөгөө найрамдал цуслан руу нөгөө скаутын салаан дарга бэлтгэх сургалтанд бас явдаг болоо. Ерөөдөө тэгээд нэг харьцдаг болсон. Тэгээд тийм болохоор одоо юу конкурсаар амжилт хүсээ мессеж хийчихсэн гэсэн чинь би чинь дугаараа солилцсон шүү дээ юу вэ нэрээ чи ямар дугаар дараа чи ямар дугаар дараа ингээд яг тэр дугааруудаа ингээд авч ирсэн. Тэгээд яг өмнөх өдөр нь тэр сонгуулийн өмнөх өдөр гэсэн үг л дээ яг эдний тэр найзынх нь манай яг эсрэг талд идэх байхгүй юу гэрн. Тэгээд би орсноос нүдлгүүр авахгүй орсноогоо гадаа суучсан чи яг найзтайгаа суучсан. Тэгэл тэр үед бас сайн уу маань үгэл өнгөрөөл. Тэгсэн би тэр шөнө яагаад ч санжааг зөөдөлсөн. Тийм үү. Тийм тэгсэн чинь маргааш нь яг тэгээ сонгуул болоод тэгээ тэр оройноо нэг л яг мессеж чим шиг санагдаал. Яалч нөгөө дугаар солилцсон. Тэгээ өмнөх өдөр нэг зөөдөлж мөдөлсөн юу илээ гэл нэг тийм нэг мэдрэмж төрөөд ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь яг яалтчгүй мессеж ирсэн. Тэгээ харсан чинь манай 10 жилийн анги хүүхдээсэн. Тэгээд нэг хариу өчөж авах захиан мессеж ирсэн. За тэрнээс хариу ирж байгаа юм байх гэд таагүй тэгж аал нэг ингээ харсан чинь яг ирчихсэн байсан. Тэгээд яг нөгөө тэр сонгуулийн үеэр чинь бас нөгөө нэг яг сонгуул өгч байгаа хүмүүстээ нэг мянган нэг өгчсэн шүү дээ. Тэгээ авцаараа нөгөө өөрөөгөө аавынхаараа ээж хийрээгээ цэнгэлсэн. Тэгээд тэр хариуж ингээ айгүй их чадалсан. Ер нь бол өдөрт бараг нэг 200 300 гаруй бараг мессеж хийдэг гэсэн. Яг юунд нь татагдсан юм мэдгүй. Тэгэл нэг мэтгэд ерөөхдөө бол хайртай болчихсон. Тэгээд яг анхны минь хайр гэж ер нь боддог. Тий. Хамгийн анх чин сэтгэлээсээ хайрлсан. Нэх үерх юм үерхийгээ санал аваагүй тэгээд үерхч гисэн. Тийм. Санжаагийн эддэх хайр нь тэгээд яг дээ хөвч бас 10 жилийн их октод шахаар шүү дээ тий. Үерхэл байна. Тэгээд яг октодоо ерхий удаа ирчихсэн. Гэхдээ яг ингэж одоо амьдралын хайр
гэж ярих юм тий. Анхны хайр өнтрөл за тэр бол хүнд бол хэдэн ч удаа хайрлж дууралдгийг тий. Тэрийг бол нэг хахтар тоодоггүй амьдралын хайр гэдгээр л тий ер нь тэрүүгээр л бодож явдаг. За тэгвэл хулангийнхаа амьдралын хайрдаа хандаа гэж бичсэн загтлыг сонсъё тий. За тий. Хичээд яриагаа үргэлжлүүлэх үү. За тий. Сайн байна уу? Зүрх сэтгэлийн минь шигтгэ болсон. Зөв амьдрах хүслийн минь тэмүүлэл болсон. Зүс мэдих нэгнээс үүртийн минь хайр болсон. Зүудний минь цорын ганц эзэн хайрт минь. Чамдаа энэ захиа очих эрхэм өдрийн мэндийг хүргэж хайр дүүрэн халуухан тэврэлт итгэл дүүрэн зөөлөн үнсэлтийн хамт илгээж байна. 2013 оны 8 дугаар сарын 12-нд ах минь энэ хорвоог орхисон өдөр. Цорын ганц хамгаалагч минь намайг өмөрдөг, өмгөөлдөг түшиг минь байхгүй боллоо. Энэ хорвоо бүхэлдээ харанхуйлж ээжийнхээ уйлж байгааг харахад зүрх зүсэгдэх шиг. Гэтэл ахынх нь орон зайг би дүүргэж чадахгүйч чинийхээ хажууд үүрд байж чамайгаа хамгаалнаа. Ийм мессеж миний утсанд ирлээ. Энэ хүнд хэцүү цаг үеүүдэд чиний минь дулаан үгс хайр халамж намайг үндийлөглөө. Чамдаа өдөр ирэх бүр тассаар. 2013 оны 10 дугаар сарын 11 миний 20 насны төрсөн өдөр. Чамтайгаа тэмдэглэсэн анхны минь төрсөн өдөр. Тэр үед чи минь зайсан дээр лаа асаасан бялууг минь бариад надад хайртай хамт байна гэдгээ ичингүүрэн хэлж байсан. Харин би 20 гисэн энэ лааг минь өөрийнхөө 20 насны төрсөн өдөр хүртэл хадгалбал хүслийг чинь биелүүлнэ гэж чамдаа амлаж байлаа. Магадгүй чамайгаа хажуудаа байлгахыг тэгж их хүснийх байх. 2014 оны 8 дугаар сарын 26 чамайг минь өвчсөн юм шиг дуурайсан сахиусан тэнгэр хорвоод мэндэллээ. Эмнэлгийн үүд сахин санаа зовних чиний минь дүр төрх надад төсөөлөгдсөөр л өдөр бүр их нэртэй хоол зөөх үүргийг хүлээж авсан чи минь үүргээ ямар сайн гүйцэтгсэн гэж хурдхан л эмнэлгээс гарч чамдаа очмоор. Цонхоор охиноо харуулхад чи минь уйлж байна уу та? Хамт ирсэн найз нь мөрөн дээр нь цохоод инээж байгаа харагдана. Үеийнхэн хүүхдүүд тоглож наадан дэггүйдэж чөлөөт цагаараа сонирхсан зүйлээ хийж явхад чи минь хүүхдийнхээ даавууг угааж хичээл эхэллээ дээ гэд санаа зовнон сум. Ивэдэ чи минь бит хоёрынхоо баатар шүү дээ. 2016 оны 3 дугаар сарын 8 чи минь оюутны тэтгэлэг 70-200 аваад охин бит хоёртоо бэлэг авч өглөө. Чамаас тэгж их бэлэг хүлээдэггүйч эмэгтэй хүнлийн болохоор баярлдаг юм байна лээ. Охин нь хүртэл шинэ хувцас өмснийгөө мэдээд байгаа бололтой гого гэдэл салахгүйсэн. Аав нь Март гэд бэлэг авч өгсөн гэж хичнээн ч хүмүүст гайхуулчихв. Эх хүн болсон би тэр үед хүүхэд шиг л хүн юмаа гайхуулаад л явж байх юм. 2017 оны 1-р сарын 12 чиний минь 20 насны төрсөн өдөр. 20-ын тоотой лаг минь хадгалаад чи минь надтай үрд хамт байгаарай гэж хүслээ хэрлээ. Тэгэлгүй яах вэ хайрт минь чамтайгаа би үрд хамт байна. Бидний хайрыг эдэслэж ирсэн энэ бяцхан ертөнцийг хизээж хагцалтай учруулахгүй. Чи бид хоёр чинь зорж ирсэн ахын минь сүнс бяцхан гүнжийнхээ өмнө хариуцлага хүлээсэн эцэг их шүү дээ. Тиймээс надтай итгээрэй. Чамаасаа би хизээж холдохгүй. Ахын минь орон зайг тэр чигтэн дүүргэх бяцхан гүнжийг минь авчирсан. Хажууд минь өмг түшиг болсон чи минь амлалтаа биелүүлж чадсан. Шүн бүр зүүдлэгддэг байсан ах минь ирсэн болохоороо ч тэр юм уу? Зүүдлэгдэхэ болж баасан гаргийг хүлээж хурдан ирээсэ гэж боддогдооч тэр юм уу? Чамайгаа л зүүдлэх юм. Өнөөдөр 2017 оны 2 дугаар сарын 1 4 жилийнхээ түүхийг сөхөөд чамдаа хэлэх үгээ дайн захидал бичиж байгаа энэ өдөр. Хайрыг минь сэвтээх гэж ирдэг гадны мянган хүчин зүйлд хандаж хэлье. Бидний энэ их хайранд та нарыг оруулах зай хаанч байхгүй. Би сүүдэр дайрсан ч гэр бүлээ хамгаалж үлдэх их хүн. Миний хань хизээч хугарахгүй ноён нуруу. Харин өгүүлсэн бүгдийн минь баталгаа
Миний сахиусан тэнгэр бяцхан гүнж минь. Чи минь миний анхны бөгөөд сүүлийн минь соргийн ганц хайр. Хайртай шүү чамдаа удахгүй уулзъя. Үргэлж чинийхээ талд зогсох ханин. Ямар ч гоё уран цэцэн уран яруу хөхтэй их нэртэй юм те бахархмаар ер нь энэ сайхан уран яруу бичдэг авьяасын мэдхүү их нарынхаа ер нь бол мэднэ. Тий. Шүлгийн дэвтэр гэж бас байгаа. Бас шүлэг бичдэг те. Ямар гоё. Тэр лааны амлалт их гоё юм а те. Тэр тухайгаа яриач хэдэн жил хадгалсан байж шва. 4 жил хадгалсан. Нэг лагу. Тий, яг нэг лаг 20-ын тоотой. 2 тик лаг 4 жил хадгалсан. Төрс өдрөөр нь анх өөрийг нь үлээлгчээ. Тэгээд би өөрөө авчиж ирсэн. Тэгээд чимээгүй авчиж ирсэн. Тэгээд дараа нь хэлсэн өөрт нь би манай хүн өөрөө дараа нь 20 нас хүртэл хадгалж чадах юм бол хүссэн зүйлийг биелүүлээ. Тэгээ би айгүй чанд газар хийсэн. Амьд газар. Би нөгөө оюутан болохоор нөгөө ийж айлраа зөгдөж байна. Нээс цаашаа гэх тээ. Тэгээд нөгөө чиндааныхаа уртлыг хараад шүү дээ. Тэгээд тэндээс ердөөс өглөөгөө 4 жил. Яг тэндэл байсан. Би нэг шагааж харчаал байна уу гэж шагааж харчаал буцаагаал тавьчаал тэгээл нөгөө чиндаа чинь тэгээл нэг айлын нэг газар л нөгөө нэг том мачаа өдр тэ хадгалагддаг газар л явсан чинь. Тэгээ хувцаа гаргаад авчин. Тэгэл наашаа цаашаа дахиж явахаар л хувцаа гээл тэгэл нөгөөдгөө бас нэг харчаал. Тэгэл ердөөс яг тэр карманда 4 жил байсан. Тэгээд Мондоо штэ тэр жижигхэн лаг одоо 4 жил хадгалж яваад үчиж аягүй хэцүү штэ. Тэгээд 4 жилийн дараа сая 1-р сард төрс өдөр нь болсон юм тий санджаа. 12-нд төрс өдөр болсон. Тэгээ нөгөө л агаас болсон. Нөгөө л яагаад 20 насны төрс өдөр. Тэгээд 4 жил хадгалах юм бол хүссэн хүслийг биелүүлнэ гэсэн штэ. Хүслээ хэлсэн үү? Ямар хүсэл байсан бэ? Нууцшвал. Одоо бүх насаараа натамт. Үр таамтай. Үр таамтай байж. Тэгээ амлцсан уу те? Тэр түрүүн захааны ихэндээс нөгөө ахыг минь орлох хань минь гэд те. Ер нь ахын хэр орлож ийн санджаа. Яг ах шиг нь байж чадахгүй байгаа ч гэсэн бас төдний одоо хэмжээнд нөмөр нөлөө болж байгаа байх гэж бодож байна. Хэлгүй яхав. Сайн штэ. Охинтойгоо нийлээд ямар ч зэн тэр орон зайг бол дүүргэж чадж байгаа. Одоо ингээл монголчууд ч одоо сүүлийн үед их яриад байгаа штэ хүмүүс айгүй нөгөө нэг жоохондоо ингээл суучдаг гээл тэгэл тэр чинээгээрээ муудалцах маргалдах юм их гараал тэгэл салалт сарнилд болж ийн гээл тэгдэг байгаа шүү дээ. Та хоёр бол энийг няцааж чадж байгаа нэг гоё юм те. Ер нь үеийнхээ хүмүүсийг харж явах тиймэрхүү зүйл хэр их тохиолдож байгаа шиг байна. Үеийнхээ хүмүүсийг харж явах ер нь тиймэрхүү зүйл айгүй их одоо эмэгтэйчүүд нь хүүхдээ аваад үлдэн те. Эрэгтэйчүүд нь тэгэл одоо яг тэгж бодоод байхад эрэгтэйчүүд нь зүгээр 6 цэнгэлээ хөөж яваад л те. Тэгэл ер нь тиймэрхүү байдлаар л ихнэрүүсээ салж байгаа. Тиймэрхүү байдал айгүй харагдаж байгаа. Гол шалтгаан нь юу юм шиг бодогддог вэ та хоёрын хувьд? Яг хүний хүмүүжил юм уу эсвэл нийгмээсээ болоод байгаа юм уу ер нь? Нийгэм тал бас нөлөөлж байгаа болов уу? Бас хувь хүн ч гэсэн өөрөө те. Ер нь хараад хахад би яг өөрийгөө нэг 25 таатай ч юм уу анхны хүүхдийг төрүүлэндээ гэж боддог гэсэн. Тэгээ 21-тэй төрсөн л тоо. Тэгээд миний хувьд яг эртэмшиг санагддаг гэсэн чинь одоо ингээ хараад хахад бас харцангуй залуу ээжүүд төрж ийн. Тэгээд ер нь аль талынх нь тэр одоо хувь хүний хүмүүжил байна. Бас нийгэм бас их нөлөөлж байгаа юм шиг санагддаг штэ. Тэр нэг аюултай харилцаа гэдэг киног би үзсэн чинь сүүлийн жилүүдэд одоо 70-аас 80% нь юунаас болж одоо нөгөө араар тавилт тийм зүйлээс бол салж ийн. Тэгээд тэндээс болж 10 хэдэн мянган хүүхэд өмчөрсөн гэдэг нэг тийм судалгаа киноныхаа дараа гарч ирсэн. Тэр нь амар яана гэж бодохоор гарч ирсэн л та. Тэгээ ер нь бол бас тэр яг нэг араар тавилт гэдэг юм уу тийм зүйлээс айгүй их салалтанд нөлөөлж байгаа юм шиг надад санагддаг.
Тэгээ тэр бол мэдээж хувь хүний ухамсарын асуудал шүү дээ. Гэр бүлтэй хүнтэй орооцолдож байгаа тэр хүн өөрөө ч гэсэн гэр бүлтэй ээж өөр хүний амьдралыг бас үгүйгээд хажуудаага тэр ханигаа ч гэсэн амьдралыг үгүйгээд явж байгаа тэр хүний ч гэсэн ухамсар бас их одоо дорой болчихсон. Ер нь бол айгүй тийм 6 цингэл хөвжчихсэн юм шиг санагддаг сүүлийн үеийн залуучууд. Гэхдээ бас харьцангуй бас сайн аажгаар саар гихчээр сайхан гэр бүл авч яваа хүмүүс ч гэсэн мэдээж байгаа. Та хоёрын хувьд одоо ингээд өдий 4 гаруй жил ингээд бат бөх сайхан гэр бүл байгаагийн гол нууц нь ер нь юундаа вэ? Туршлагаасаа уулзаач гэдэг шиг тий. За миний хувьд гэх юм бол мэдээж ер нь бол нэг аав ээжээс үг сонсоогүй өссөн ирэх охин л та. Тэгээд манай хүн ч гэсэн айлын баг нь эхэндээ бол айгүйх өөр өөрийнхөө дураар зүтгэдэг тий. Тэгээд би бас айгүй шартаа доор нь орохгүй гэлстэ хил хамаа билүүд шүү дээ. Айгүйх дурууг нь хүрэгдэг айгүй хилдэг гэж дараа нь сонсч ирсэн чи уураа өрхөөр амар нэг тийм нэг зэвүү хөргөм нэг цаанаас нэг муухай хэлэх юм амар гомдмоор гэж хэлчихсэн. Тэгээд өөрчлөгдсөн л доо. Ер нь бол айгүйх тийм юм уншдаг. Тэгээд зөвлөгөөнүүд айгүйх уншдаг. Яг энэ харилцааны тухай ер нь. Тэгээд ер нь бол нэгээ нөхөхийн тулд хоёр хүн ч одоо байгаа шүү дээ. Тийм болохоор би тэгж боддоо штэ. Аль болох өөрөөсөө эхлээд өөрчлөгдөе тий. Өөрчлөлт хийе. Тэгээд бас харилцан нөгөө хүнээс ч гэсэн надад өөрчлөлт ирнэ. Тийм болохоор ер нь бол урд нь байсан тэрнээс бол өөрчлөгдсөн. Одоо амар уурлаад нэг хэрүүл болж байгаад би дуугаа олчдаг ч юм уу. Тэгэхээр дараа нь миний уур гарчаад эсвэл энэ уурлж байгаа энэ хүний уур гарчаар дараа нь надад хэлэнгүүт би чиний тэр чин тийм байсан шүү. Чи тэгчлээ гэл тий. Тэгээд айгу нэг тийм нэгнийгээ сонсдог, хүлээцтэй, нэгнийгээ нөхдөг тийм болсон. Тэгээд тэр нь бас айгу нөлөөлж байгаа юм болов гэж боддоо шүү дээ. Хамгийн гол нь итгэлцэлтэй да. Би биэндээ одоо нэг нь уурлаа гэхэд нөгөөх нь буулт хийж чадах чадвартай байх тий. Тэгээд би бинийг айгу сайн ойлгож тэгээд хоорондоо ярилцах айгу хэрэгтэй гэж боддоо. Тэгээд энийг юм болохгүй байл за чиний нэг юм ч болдгоо шүү. Тийм тэгээд миний бас надад дутагдал байвал хэлээрээ нэдрээ би тэрийг айлуулах засахыг хичээн нэдрээ тэгэл тэр одоо дутагдлаа засч чадах тиймэрхүү байх хэрэгтэй гэж боддог. Тиймэрхүү байвал ер нь тэгэл үсээ цайтлээ. Хамт байж тэгээ. Та хоёрын хувьд ер нь хэн голцоо буулт хийж байна? Хэрнээ л тэгэл би л буулт хийсэн. Манай ч айгүй гүргэр шаартай. Тэгэл нэг ингээл уурлаа л тэгэл жоон маргалдах юусаа байна те. Тэгээд маргаллаа гэж бодоход тэгэл манай хүн чинь нэг бол чимээг болно. Эсвэл айгүй амар гүрэн. Эрэгтэйчүүдийн гол онцлог гэдэг шиг. Тэгэл эрэгтэйчүүд тэгэл буулт хийхгүй тэгээ яах вэ? Ямар байн. Тэгэл муудалцаас тэгэл би рүү муугаа хараад нэг гэр дотор тэгээ. Тэгэл яваа гэж юу яах вэ? Тэгэл буулт игээл амнаар хараа оочлаарэ нэтрээ гэлээ. Гой сайхан үсээр уяраа гал. Одоо нөгөө захидлын уралдааны нэг гол онцлог нь тийм байсан байхгүй юу? Хүмүүс нөгөө хайрын түүхээ бичдэг штеп. Тэрнээс арай өөрөөр хүн болгон хайртай учирдаг. Гэхдээ нөгөө хайртай хүнийгээ зөвхөн минийх шүү, зөвхөн миний одоо насан туршдаа хамт байх хүмүүс энэ шүү гэж мэдэрсэн яг тэр мөчөө бичих ёстой байсан байхгүй юу? Гол агуулга нь. Тэгэхээр та хоёрын хувьд ер нь яг аль мөчөд үнэхээр л энэ хүн миний тэр хүн юм байна да гэдгийг мэдэрсэн мөчөөс хуваалцаач те. Миний хувьд бол яг нөгөө захаан дээрээ яг мэдэрсэн мөчүүдээ бүгдийг биччихсэн байгаа тий. Жаргалтай үед, зовлонтой үед ер нь бүх үед л ямар ч гэсэн тэр нэг мэдрэмж төрдөг юм байлаа. Яг ингээд бодоод за би юу бичих вэ гэдээ бодоод дараалал гаргаж хаад яг тэр үед нэрээ тэгсэн шүү, тэр үед нэрээ тэгсэн шүү гэд нэг тийм яг үгээр илэрхийлэх боломжгүй тий. Тэгсэн хэрнээ энэ хүнтэй л учирсандаа надад ийм зүйл ирж байгаа шүү гэсэн нэг тийм нэг бодлыг төрүүлж байгаа нэг тийм мэдрэмжүүд бол яг загтал дээр өгүүлсэн тэр бүх зүйлүүд тэр ал ирсэн байгаа. Тэр бүх загтал дээр байсан мөчүүдээс бас хамгийн гэвэл яг аль мөчийг хэлэх үү? Охин маань төрсөн үйл юм да. Анх жирэмсэн бас намайд надаас илүү их баяртай хүлээж авч ирсэн, намайг тайвшруулж ирсэн юм чи манай хүн. Тэгээ би чинь нөгөө бэлэн биш хүн чи яах вэ? Одоо аав ээжтэй ажиллах уу? Одоо яах вэ? Би чи одоо 3 дахь курс энэ зам чи би чинь дадлахтай гарна штэ гэл тэгсэн чинь болно хойлоо гаргана штэ тий. Юу яриад байгаа юм. Тэгжсэн. Тэгээд
тэр үе тэгээ намайг жирэмсэн байх үе тэр нь яг эр хүний тэр зам бол ер нь танигддаг гэдэг шүү дээ. Айгүйх танигдсан. Нөгөө оюут өмж өөрийнхөө хоолны мөнгийг цааш нэгээл надад өдөр болгон тараг авч өгдөг, муулт авч өгдөг. Тий. Тэгээ би бас сникерс айгүйх иддэг гэсэн жирэмсэн байх та. Тэгээ тэднийг айгүйх авч өгдөг гэсэн. Тий. Тэгээ тэр үед бас ер нь бол мэдэрчсэн. Охиноо төрхөж гисэн. Яг нь ерөнхийдөө бол нэг охинтой л холбоотой байна та. Санжаагийн үед бас л миний охин юмжинтэй холбоотой. Тэгэл одоо ямар хүн л одоо тэгээд нэг хахтраа удаач хүү тэгээд ингээд харьцаанд иймэрхүү нөгөө одоо хүүтэй жирэмсэн болоо тийм болчвол тэгэл одоо шууд баг ахуулах оны тиймэрхүү юм ярих байсан. Тэгэл манай хүнч тэгэл тэр үед нөгөө би тэр шокнд орсон. Тэгэл тэр үед нэхэндээ жирэмсэн болсон ингээл тэрийг сонсчаал инеэгч ойлгоч нэг инээдэрэл тэгэл бодоол тэгэл нэг бүр нэг тийм госоож ирээл яахаа гэдэггүй ойлаа тэгэл за зүгээр ямарчласан болно гээл зүтгэсэн. Тэгэл тэр өөрөө болсон. Тэгээд одоо ингээд сайхан амьдарч байна. Тэгэл хамгийн гоё тийм хамгийн жаргалтай мөч юм хэмэл тэгэл яг охиноо гар дээр авчихсан тэр мөч. Тэгээд жоохон үлээдээ холаа. Манай хайрцангуу залуу аав штэ тий. Тэгээд нөгөө имлээс гарсан жамар инээдт нөгөө сувлагч нөгөө хүүхд аваад нөгөө аавд нөгдөн штэ. Би болохоор араас нөгөө хувцмах юм хувдаа гарчаа. Тэгээд сувлагч нь төрүүлээ хүүхд авч хараад аавд нөгдөн. Тэгсэн манай өнөг хараад аав нь хаана наа гэдэг юм хаагаад би тэгэл нэг санаа зовх шиг нэг ч яах шиг мөн штэ мөн гээл тэр хүн тэндээ тэгээд зогсчихсэн. За тэгвэл энэ хугацаанд 4 жил гарны хугацаанд ер нь та хоёрын хайрыг хамгийн их шалгаж исэн үе ер нь ямар үе байсан бэ? Нууц биш бол тий. Шалгаж исэн үе гэхээр гаднаас одоо нэг 3 дахь читгээд гэдэг штэ. Тийм юм орж ирж исэн л та. Тэгээд ялангуяа тэр сүүлийн үе охтод амар актер болцсон гэж би бодсон. Одоо дөнгөж 17 8 ч юм уу 20 хүрээгүй ингэж гэр бүлтэй би гэр бүлтэйгээ тагтчаа. Би мэдэн штэ. Тий. Би уцыг аваад хүртэл ихнэр нь байна. Энэ гэр бүлтэй хүн гэж хахад санжаатай зүгээр яриулаадах гэл намайг тэгдэг ч юм уу тий. Тэгээ би бас гайхсан л би өөрөө амарсан тийм хүмүүжлтэй хүн биш. Миний гэр орон миний ойр тойрон тийм хүн байхгүй. Юу гэр бүлтэй хүнтэй орооцолдох тийм үстэй. Тэгэхэд бол надад бас үйл явахтууд арай дэндүү задгаа болчихсон. Магадгүй тэрнгээрээс тэр бусад одоо гэр бүлүүдийг сүйтгэе тий. Нэг тийм юм болоод байгаа юм шиг санагддаг. Тэгээ бас тийм гадаад хүчин зүйлүүд орж ирж хахад хараа хамгаалж үлдсэн учраас бас манай үнч их мундаг. Тий. Манай ихнэр уурлал тэгээд баг хоёр тийшээ болно нэдрэг. Тэгээд тэрэн дээр айгүй их хайсан. Тэгэл өстэй аргаа вараал тэгэл яхаа мэдгүй. Тэгэл ба гойж гойшаал тэгэл тэрэн дээр л айгүй хэцүү хүн байсан юм да. Ер нь бол би тэгж бодсон шүү дээ. Нөгөө яг бусад хүний үгээр үг хийх хэрэггүй. Тэгээ хайртай хүнтэйгээ ярилцаж яг үнэн худлын тогтоож шийдвэр гаргахгүй бол бас бусад хүний үгээр үг хийгээд амьдралаа салгаж байгаа бас хайр юм шиг санагцаа. Тэгэхээр тэр дундаас буруу ч юмнууд явж байгаа байхгүй юу? Хорлох гэсэн тийм хандлагууд ерөөхдөө бол хосуудтай хэлэхэд бусад хүний үгээр үг хийгээд те бас амьдралаа харин амьдралаа үрээд яг ер нь аль болох хоорондоо ярилцаж ойлголцож буруу зүгөө олж авах нь зүйтэй юм шиг санагдав. 3 дахь читгээдүүд хайрыг шалгад юм байна. Гэхдээ бас нэг хол байх хугацаа чинь бас шалгадаг те нэг шалгуур болдог те. Тэгээ нэг тийм хол биш ч гэсэн бас баг хангаа хот хоёр чинь 100 км хэр чинь бас л те 7 хоногийн бас 3-ны 2-оос их хугацааг нь хотод тусдаа өнгөрүүлчихэж штэ те яг одоогийн байдлаар бол ер нь хол байх хугацаа хэр вэ? Яаж даван тулж байна? За тэгэл би ч сая 16 оны 11 сард машинтай болсон. Аавыг аавч нар нийлээд тэгээ яаж машин дээр авч өгсөн битээр. Тэгээ тэрнээс өмнө бол тэгэл айгүй хэцүү. Тэгээ нааш цаашаа яг нөгөө нэг өөрийнхөө хүссэн үед ирч чадахгүй. Тэгэл заавал нэг унаа бараад хулаал тэгэл бас нөгөө хоолынхаа мөнгнөөс хугаслаа л найз цаашаа гээл өгдөг байсан. Тэгэл хүссэн үедээ ирч чаддгүй байсан. Тэгээ тэр бас айгүй тэр үед бас айгүй хэцүүлээд байсан.
Тэгэл яваад очичмаар санагддаг. Тэгэл нэг бол орой болцсон байхад одоо нэг хичээл мчил орой тарж 5 дахь өдөр. Ялангуяа 5 дахь өдөр айгүй орой тардаг. Нэг хэсэг тийм үе байсан. Тэгээд 5 дахь өдөр ирж чадахгүй. Тэгэл унаа байвал аргалал нөгөө хүнийгээ үлээж нээдрээ. Тэгээд царай алдаад гуйгаал тэ. Тэгэл тэгдээс тэгээд нэг 5 дахь өдрөө хаяа явж яваад ирэн тэгэл бүр оройдох юм бол тэгэл хагас санд өглөө тэндээсээ 9 өрөөгөө богоон цугаал энд 12 гэл яваад ирдэг гэсэн. Тэгэл богооноос их явдаг гэсэн. Тэгэл хагас өдөр ирлээ заавал нэг дэх өдөр өглөө эндээс өөрөөр богоон явдаг байхгүй 4 цаг үед. Тэгээ би 8-9 жилд үед эндээс 4 цаг цугаад тэнд хотод 7 гэж буугаал. Тэгэл хичээлд явждаг гэсэн. Тэгээ яг бүтэн сайнд явна гэж ярихгүй. Заавал нэг дэх өдөр нэг хоног ч гэсэн бас хайрна. Тэ гэвэл тэгээ санд өнгөрөөх. Битэрийн бас муудалцдаг шалтгааны нэг нь л дээ. Тий. Хол авчих яг шалгадаг. Тэгээд дээрэс нь за 5 дахь холоо 90 шүүгээ бодсон байхад сургуулаас нь ч юм ийм тэмцээнтэй ийм ажилдаа олчихгоо. За тэгэл уурлаж танаа сургуульчтай амар хааши. Тэгээ амралтын өдрөөс та амар ахгүй гэр оронтойгоо чи өөр хүүхдээ гэр оронтой байх хэвээр магаас яг тэр үед л айгүй хууралдаг. Ер нь бол чи нөгөө ирэнгээ хүлээцэнээс учраас ингээ ирэхгүй гэсэн хариу өгөхөр ингээл бүр цаанаас уурал танаа сургуульч ямар сони ингээл би ч гэсэн оюутан байж үзсэн би зохицуулаад байдаг гэсэн үсттэй би чи нөгөө нэг 3 дахь курсынхаа 100 төрчөөд 4 дахь курстэй төгсөх курс хичээлдээ авчдаг. Тэгэл би чи наашаа чи яваал 2 оноо ч юм уу хүүхд дээр ирдэг. Би тэгэл ингээл зохицуулаад байдаг гэсэн үсттэй чи одоо ямар сони ингээл тэр бас айгүй муудалцах шалтгаан болдог гэсэн. Тэгээд одоо бол унаатай болцсон айгүй амар. Ир гээл заримдаа тэгэл доод шүү дээ. Тий. Хул маань энд одоо хадминдаа байдаг юм шиг л шүү дээ. Тий хадминдаа тий манай аав ээжийнхээс бахангаад үргэлжлэдэг. Тэгэл хоёр талтай л. Тий. Хадминдаа гэснээс ер нь хадмуудын тухай ярил л та. Хадмууд ер нь ямар байна? Манай хадмууд ч тэгэл айгүй сэтгэлээ. Тий. Миний хүү хөлсөж ийн үү яаж ийн гээл тэгэл дөнгөж ирэнгүү цай унд нээдрээ. Тэгэл ер нь энд ирэхлээр ер нь нэг амралт юм байтал. Ирэхлээстэй юу? Дээ баг шахаа тэгэл яа нэг хадмаа юм хийвэл тэнд нь гар үрж тусалж дайжуулсан юм болоод тэгэл ер нь тэгэл нэг амралтын байдалтай охинтойгоо тэгэл өдрөмдөр охиндоо авч гарч сэлгэлүүлээ. Тэгэл ер нь тоглоол тэгээд хөвсөлтэй байна л тиймэрхүү л өнгөрөөд амралтын өдрүүдийг. Хулангийн хадмууд ямар байна? Манай хадмууд айгуу тийм миний талд байдаг надад айгуух таалагддаг. Тэгээ манай үнийг бурууддаг. Чийл болоог болохоор хулуу уруулж байгаа. Чийл ингэсэн болохоор хуланг ингэж жаа чинээл буруу гэх тий. Миний талд айгуух ордог л доо. Тэгээ би ч нөгөө багтаа хөрийг ер нь би ч дээр нь гахтад ороо ирэхтэй дүүтэй байсан. Тэгээд нөгөө хичтэй болоог айгуух хөстэй байсан. Тэгээ одоо манай хүн чин дээр нь хичтэй. Хадам хичтэй болсон. Айгуух юм хуваалцдаг. Тийм тэгэл болохгүй юм гарангууд ер нь чомууд зугууд санжаа жоохон ингээл жоохон хов байдлаар тэнгүүд бүгдээрээ миний тал тий. За надад ч гэсэн арга хэмжээ аавна. Болохгүй болстой машин хураач хэл та гэж манай хадам аа тийм. Тэгээ манай хүн чинь нөгөө өсгөөрөө жоохон ууралдаг болохоор тэр нь манай өөрөө аав мэддэг. Тэгээд манай аав чинь айгүй гой хоол идэг байхгүй. Тэгээд 5 дахь өдөр алангууд за одоо санжаа харин хүргээ ирнэ. Хоолоо хий. За юу хийх вэ гэд. Айгүй хамттай хоолуудыг хийдэг амралтын өдөр тийм. Ирээдүйн талаар ярив те. Ирээдүгөө ер нь хэрхэн төсөөлж гин. Ирээдүйн зорилго ер нь юу байна санжаа? Ирээдүйн ер нь айгүй өндөр тавьж байгаа шүү дээ би. Тэ. Ер нь тэгээд одоо ажил төрөлд одоо төгсчөөд ажил төрөлд хурдан шиг ажил төрөлд ороод энэ жоохон хөвгтэй тэгэл ирээдүйг нь хараад гойлтой сургууль сондомд сурна эрдэмтэй болгоно тэгэл ер нь би өөрөө айгүй их нөө волейбол айгүй хоббитэй ер нь волейбол тоглодог. Тэгээ охиныхоо ер нь волейболын хүн болгоно гэж боддог. Тэгэл манай хажуудлаас өө ирж байгаа гоё нэг юу бүжигчин болгоно. Балет үлээ тиймэрхүү дуулаад яваална гээл. Тэгэл хоёлаа хоёр талд ярьжлаа. Тэгэл ер нь ирээдүйдээ айгүй тийм одоо юуныхаа нэг фэйсбુક дээр нэг тийм үг юуцсан. Авж байгаа юмныхаа өмнөхөн шошгийг харахгүй болтлоо амьдрын гэж. Тийм. Ер нь тиймэрхүү болтлоо ер нь хөдөлмөрлөн. Тийм. Ер нь залуу завтай байдаг гутх шиг тийм үстэй. Тэгээд ер нь айгүй хөдөлмөрлөн амьдралаа босгоно.
гэр бүлийн зорилт ямар байна те? Дүүхтэй болох чинь хулангийн үед зорилт. Миний дөрөвтэй болоод эмэгтэй хүмүүс ингээд цоолно л гэж боддоо шүү дээ. Тийм. Тэгээд ямар ч гэсэн анхныхаа хүүхдийн мэдээж яг гэр бүл төлөвлөлт за яг ингээд төрүүлэх шүү гэсэн юм байхгүйсэн болохоор одоо л яг төлөвлөж эхэлж байгаа. За одоо яг тэдэн наснда тийм одоо тийм сургууль сураад хийн. За тэдэн наснда бол одоо тийм боловсралтай болсон байна. Тийм ажил хийсэн ер нь бол төлөвлөж байгаа. Тийм. За та хоёртоо ирээдүйн зорилготой заавал хүрээрээ те аз жаргал сайн сайхны хүсээ гэр бүлтэн. Тэгээ манай нэвтрүүлгийн хамтрагч Гигант Entertainment төв Гигант кинотеатраас та хоёртоо өнөөдөр бол Гигэ Валентины өдөр штэ. Та хоёртоо зориулаад өнөө орой кино үзэх Гигант Entertainment төв Гигант кинотеатрт кино үзэх хос тасалбар бэлгэлж байгаа. Тэгээ та хоёр маань орой очиж кино үзээрэй. За. За тийм өнөөдөр ч юм Валентины баяр юм чам. Тийм. Сомцгоноо наваг санжиж амц гэдэг та бүхэндээ Гигэ хайрын өдрийн баярын мэндийг хүргье. Энэ дахимд миний хайртай бүсгүй сууж байгаа. Тэгээд тэрэндээ хэлэхэд хэлж чамдаа маш их хайртай шүү. Хамтдаа бүхэлдэн 4 жил гарan хамт байлаа. Тэгээд энэ хугацаанд зөндөөл зүйл болсон. Тэр болгонд хажууд нь байж намайг түшиж ухаан зарж идэг хатан ухаанд нь баярлаа гэж хэлье. Тэгээд миний хамгийн хайртай гүнжиг манд төрүүлж өгсөнд миний энэ амьдралын хамгийн том биелэг чамдаа хязгааргүй хайртай шүү гэд хайрын өдрийн баярын мэндийг хүргье. Ер нь гол нь ирчүүдээс л хамгийн их зүйл болдог. Тэгээд тиймэрхүү одоо нөгөө нэг дэлс бол эмгтэрч гэж ярьдэн шүү дээ. Одоо хорон муус нарсан тиймэрхүү те. Тэрний тийм хүмүүсийн хүчинд бити автаасаа. Тэгээд аль болох ирээдүгөө бодож хүүхдтэй бол хүүхдтэй бод. Хайраа хадгалж үл дээрээ л гэж хэлмээр нь хосуудтай хайртай өмнө ч арай та хамгийн гол нь энэ хүүхэд гэд ирсэн тий бид нарыг гэж зориулж ирсэн хүмүүсийг хизээж бид өнчрүүлээрэ гэж ялангуяа залуу хосуудтаас хэлмээр нь.